Хоёрын бэлгүүд хоорондоо бүр энээс навшин яриа би мэдэж байгаа шүү. Энээс амар дөртөө яриа би хоёр мэдж байгаа. Азар бит. За би л хэлхээс тий. За. Бүгдээрээ сайн байцгаана уу? Мейкап хийн. Бэби дээрээ биш өөртөө нүгрө боддог тийм. Ийм ярангаа нүгрө бодоод. За өнөөдөр натайхан бичлэг хийж байгаа энэ хөөхөө мисс маань гэтээ бас зүгээр бодохгүй. Бид хоёр бас нэг шот авна. Нэгийг ч авахгүй юу нь бол бид хоёр нь бол ингээд бэлдсэн юм байгаа. Ямар нэгэн харуулъя гоё юм. Ингээд тийм мукбанг хийдэг хүмүүс одоо нэг зэлэхгүй хаяад байна гэдэг шиг нэг задлж үзүүлсэн усыг ч үйдээ. Дотор нь ус ихгүй байхыг хичээнэ бид хоёр. Энд тоос ингэ хаттай нэг ямар амар айрах задлж чаддیں۔ Тэ. Энэ арич гэж энэ юм 15 градустай вайн шиг 15 гэсэн 18 цагаан бил 15 цаг гэж би ингээ харч л та. Тийм 18 байсан байх. Хараа. За cheers. Cheers. Төлөв. За дахиад cheers. Их байна. Талаар нэг юм тийм. Хөө. Хоёр балга болж байна. Жон мейкап хийгээд одоо хэдэн жил болж байна? 4 5 дахь жил рүү орж байна. Оо, гэдэг бас хөргөн. Ковидээс хойш юм шиг тий. Тэгээ ер нь ковидын үеэр л яг ковидын үеэр бодоо. Юу нь бол яагаад нүг бодъё гэж бодсон юм. Энэ ер нь амар темпод болсон. Яаж ихэлсэн манай нөхөртэй холбоотой. Ковидын үеэр яасан ахгүй юу? Цацсан. Ковидын үеэр дэ амар инээдтэй. Хэдэн 19 онд дэлхий 19 онд. Ковид логтоход надад гэрт ингээ хийх юм болчихж байгаа шүү дээ. Биш ингээд нүрээ будаа зураг авдаг заяа. Тэгээ тэрийг инстаграм дээр постолдог. Тэгээ мейкап боy Монголиангийн уралс дээр постолдог. Эмэгтэйлийн энгийн нүр бодолт гэхээс илүү тийм амар өнгийн нэг тийм юмуд хийж мэдэг. Тэгэл би ингээд залхууран заяа. Үсэ тэр чинь нэг 5 мейкап хийгээл залхчихж байгаа юм чинь. Одоо яаж бодох юм? Ямарваар бодох юм ингээд темпо дандаа тэгдэг. Одоо нүрээ бодооч. Тэгэл тэрний араас миний нээлтдэг байсан найз. Нээлтдэг байсан найзтайгаа манай найз ингээ хамт ингээд санаагаа хаваалцаад ингээ хамт мейкап хийж эхлэх үү гэж тэгсэн байхгүй юу. Тэгээд ингээд короны үеэр ингээ хоёр тусдаа ингээд постлдог. Тэгсэн чинь нэг газраас хамтарч ажиллах уу гэл карантины үеэр би ч юм цалинтай. Бас баян хүн байсан. Тэгээд нэг газартаа бичлэгээр хамтардаг болоод тэрнтэй одоо ч ихсэн хамтарч байгаа юм. Тийм. Тийм Facebook дөрөж тээ. Facebook гэдэг яг нэг их юу лээ борд өгөө миш. Тойр мейкап яагаад гэвэл би ингэ туршлагагүй байх гэдэг шүү дээ. Хичнээн ингэ чаддаг байсан чинь нэг юм туршлага тусдаг та. Нэг ямар хүний арьс үү, энэ арьсан дээр яах вэ ийх үү гэдэг туршлага тутан гэдгийг мэдчихсэн болохоор би хинтэй ч хамтраагүй заяа. За. Тэгээ шууд тэр охин ингэ хамт мейкап хийж эхлэвэл ер нь бол ковид үеэс л гэл бодсон. Тийм, ер нь ковид үеэр л. Чи сая тусаад тусна уу? Чи шууд туссан. Яг ажил дээр ингээд бид нөр ингээд гарах гад ингээд нүүр бодно шүү дээ. Тэгмээ заяа хамгийн сүлдүүлдэг за. Би тэгсэн нэг будаагүй гэж бодсон тий. Тэгсэн би ингээд дараадлаа бодсон нам 30 минутанд дууссан. Хоёр дахь шат. Энэ багс нөгөө нойтон байхад бас зүгээр дээ шүү дээ. Тий. Угаацсан бахтай. Тийм. Хальт 0 ороод спонжид орохтой давхраас. Тэгээд ер нь шпатл намар гэдэг. Яараг үйт. Тэр арчаал шууд төмрөн цэвэрхэн болчих болохоор. Гэтэ энэ шпатл арай нөгөө нарийнхан болохоор удаан тарагдсан. Тэ? Удаа. Жижиг ингэж тарагдаж байгаа байхгүй. Одоо ингээд Facebook, YouTube гэл хаа сайгүй одоо нөгөө фаундейшн ингэж түрхээрээ гэл үглээд тахад арчд хүмүүс байдаг юм байна. Харин тийм би бас гайхсан. Яагаад тэд нэг ойлгох юм бол. Тэг ингээд би Монголд ингээд мейкап ер нь бас нэг үеэд бол хандсан гэж боддог байхгүй юу? Гэтэ стил байдвал артай. Яа тэгвэл 10 жилийн хүүхдүүд сургуулаа төгсөж байгаа. Хүн өсөж байгаа л эмэгтэй хүн томлол нүрээ бодох нь ойлгомжтой учраас. Гэтэ би нүрээ сүлт хэзээ бодсон юм бэ? Би одоо яаш өөд орогч тавихтаа ихэд дуух юм. Бич зурхтаа солгоо. Чи тэг хүн бодохтой баруу. Хүн бодохтой бас солгоогоор боддог. Тэгдэг. Тэгээ бусдаар тэг яа өөр дээр баруу мангууллаа. Хүмүүс надад яагаад ингэж өөгөө сайн дараад идэв.
Монголын амныг амар амархсан юм. Тий. Хүмүүс ингээд товшхтаа нэг алдаа ингээд товшхтаа өөдөө арахчаа ингээд хитрхи ингээд товшсоор аваад спонжинд буцаад аваад иддэг. Тэгээ цаад харьсаа ахиж гаргаж ирээд иддэг. Эсвэл одоо бид нэрээ нэг нойтон байдаг. Тий, эсвэл хитрхи. Эсвэл бид нэр ингээд спонжд гарцаад сурцсан болохоор нэг юм гаралт тавилт товшлтын ойлгоцсон байдаг. Зөөлөн даралт. Тий. Одоо нэг харахад ингээд товшоод байгаа шүү дээ. Тэнгүүд яг адилхан хурцтай товшиж байгаа хэрний өөрөөдөг. Одоо яг зарим хэсэг дээрээ хэр зэрэг үүд арах уу гэдгээс хамаараа тий. Гаралтай ингээд өөр. Тэгэхээр 100% мэдрэмжтэй холбоотой юм уу? А ихэндээ амар мейкап лекц сурч сүлд зөвхөн хачаа ерөн бодсон хацар мацар хөтөл нь болоод гацсан. Ууса тасан сүүдүүд юм байна. Хамт ажилтдаг гэж би хэлээгүй юм шүү дээ. Хамт ажилтдаг. Ажиллаад яг жил 2 жил болох чинь. 2 жил 2 шинэ жилийн ард тэр чинь эхнийх нь угаасаа шинэ жилээс эхэлсэн юм чи жил гарна л болж байна одоо. Тэгээ 2 дахь шинэ жилээ өгцөн л тэгээ 2 шинэ жил дээр тасалдгүй хамт исэн гэхээр зөв. Наа чи нөгөө яг 160 гэдэг сонсогч чинь 12 жил. Тэгээ манай совдаач нь гээд би нэг юм хэлчихсэн гоё. Тэгээ марцчихлаа. Яа хамааны хажуу захнаад хаа юм. Арх ухцаа юм да. Утцамж гэсэн нэг юм их бодог юм шиг харагдуулт энэ бас өнгөө зохицуулах нь хамгийн чухал. Тий. Тэгээ би нөгөө би бас чамайг бодож ирсэн шүү дээ. Мейкап чамд бас нэг тийч бас нэлээд хурган смоки хар смоки хийжсэн шүү дээ. Тэгж яхад бодож яхад би үүний нэг за хүүтэн өнгөт юм чи ингээ хүүтэн зэхвэсэн чи ингээ хөгцсөн. Аха. Тэгээ крем амар буруу сонгоч юмсан. Дүнгол ингээ дээрэс нь аим нэлээд бүр өөр дээрээс буруу тавьдгүй юм шаргал өнгнүүдийг нэмжиж яг тийм чиний өнгө гарсан байхад би чамайг хэлсэн ч гэсэн энэ зохино гэж бодсон стил зогчих байхаа гэж бодсон. Тийм тэгсэн чинь шал зохиогүй. Тэгээ яг нэмээд би дээр гарган зэйг хажууд нь ямар усныг нэ. Ялангуяа тослогдын хамарныхаа хоёр талаар ингээ хурдан тослогдоод байдаг хүмүүстэй шууд энэ руугаа ингээ чигчдэг байхгүй. Тэгээ юу нь бол хэдэн цагтаа бол зүгээр. Маш тун зүгээр. Гэтэ ер нь нэг подкаст сэргээдгүй тий. Тийм би бол бас нэг сэргээдэг. Уруулан подкаст сэргээдэг нэр. Энд чинь бараа ингээ 10 цаг мага яйд ажгүйч. Би ч амар тослог ярьтай амар тослогдож ирсэн. Уугаад өглөөс ирэхэд контр байж л тий. Ер нь байж л тий. Би арай хүмүүстэй бас тийм баталгаа өгдөг гэж бодсон юмстай. За нэг 10 цаг 8-аас 10 цагт бол баталгаа тий. Яг нөгөө хүмүүс бодуулчаад тэгдэг тий. Одоо жишээлбэл нөгөө эрт цаг байна гингүүт яна би миний шинжлэх орой 6-аас ахгүй юу. Гэдэг. Зүгээр та намайг 6 хүртэл барьж чадах бодолт хийнэ гэж бодоод байна уу? Би шууд ардаас нь дахиад дөөр дордог юм шахмал юм паудраар явдаг. Нэг бол компакт гэж нэрлэдэг байгаа. Бид нар бол нэг бүлүүрт юм шиг болдог байхгүй ярсыг. Бага юмтай талархаж орно шүү. Зөв. Ганц хатаг мэлсэн. Харин тэр бүр ямар чихэн наалтдаг. Тийм. Ингээд хүүтэн тоонтой хүний тавьж байгаа сүүдэр дулаан тоонтой ингээ хүний тавьж байгаа сүүдэр ингээ өнгө нь сүүдэрнэр хүртэл өнгө нь өөр тийм чамд наад өнгөчин цогтдаг болохоос биш вэ штэ. Ер нь ихэнх хүн дээр хамрыг ер нь шорон сүүдэр өнгө. Энийг бол хамраар явахгүй тий. Тийм. Би натангаас явдаг. Гэхдээ чамд ийм шаргалж гисэн зөгтөгдөг тийм. Гэхдээ ер нь хамраа өндөрлөхдөө ер нь нүүрний түүхс учраас тод өнгөөр өвчтэй. Надаа наадах чи амар тоддно. Тийм. Энэ бол над дээр хамран дээр гай. Тийм саяг ямар аягүй сонь зөө. Эсвэл муулах гэдэг байсан. Надад яг бүр хөнгөн юм дээрээс болчдөг л доо өдөр тутам мутам дээр. Жохон тод явж. Амар удаа ойлгоно. Тэгсэн өөрөө юм тайлбарлаа. Ойлгохгүй мó. Ийм юм ойлгочихгүй. Өөрөө ярьсан юм өөрөө л ойлгочоо тэрэндээ уурлаад. Яжаад амар бувтамж ярьдаг заяа чи. Танаас нэг юм хэлэнгүү. Үгүй аппараттай болохоос өмнө нэг юм хэлэнгүү бүгдээрээ би билгүүш. Юу гэж ангингүүд яарлаа. Амар уурлаа. Йоо. За баярлаа. Тухнаас бүр хөлс гарчдаг. Хөлс гарсан хэсэг дээр ингээд миний сүүдэг бүр юм тодолж. Йоо. За, дөрөг артист чи. Хотлоо артист. Яа, бүр хөлс гартал нэг хичээгээд хай. Яа.
Энэ нь штэ. За би ингээ хол нүдтэй байхгүй юу? Чиний нүд хэр хол? Чиний хол. Чи ойрхон би ерөөсөө сэтгэлж болохгүй сэтгэл тэгэл давай шомка. Шомка. Нэг мацта гэлээ гэж. Йоо, би жишээлбэл нүдээ сэтгэхээс гадна энтлийн яг энэ багсаага сүүдрээ гэж чичээ зүүрлж байгаа юм сонсноо. Яа. Тэгээд би чинь эргэн тойрны сүүдөр бол болчихлоо. Тэгээ одоо дээрэс нь энэ тогор ястай охтуудтай охтууд л үзгөлөд тээ. Даны эртэн бол үзгүй дээ. Үздэг юм лээ. Окей. Юу ялангуяа юм охтын юм хов яриа тэгэл ямар нь тэгэл тэмэгдээл. Энэ тэвка дуслан үзэх байх. Чи орсон чи таны нөхөр чи үзэх байдیں۔ Оо дамаас үзэн штэ. Тийм. Энэ хоёр одоо манай гэрч юу гэдэг юм? Энэ анхцын одоо нэг арилсан дайж байгаа. Хөөе. Хотлаа яг энэ катлцны зүгцээ. Хамарны юу шүтгэлтэй чи ингэж шууд тогшдог үстэй. Товшдог. Юу гэж үрчтэй. Ер нь үрдийн нэг дөрөв анаас нунтын товших тусам тод гарна. Нунтын багаар нэмнэ. Тэлэг зөө. Гэтэ бол би өөрийгөө маш тийм нөгөө дутуу үнэлдэг штэ. Анаас ер нь өөртөө тийм итгэлгүй штэ. Тэгсний хаартаас дандаа аанаас мэдний үгс хэдчихэж тэгэхээр үгүй нэг тийм дутуу үнэлдэг юм юу гэмээ хангалттай мэддэг төрөл. Нөө болоогүй юм чадахгүй нэг том тийм тех дургу. Попрох дургу. Тэг попрох дургу. Эсвэл ингээ би буддаг гэж нэг хүндний хэлэх дургу. Би ч тех дургу. Оо сурж байгаа юм бол шүү дээ. Тийм. Гэж яа. Ахиж зүгээр яг дуудлахаар явахгүй л гэж байна. Зүгээр энгийн дуудлага одоо нэг зураг авалтын дуудлага биш. Зүгээр хүний дуудлаганд. Хүний дуулгын ихтэй хоёулаа нэг явсан тий фейлсэн тий миат руу яваад бүр миат руу энийг бол би шууд хэлнэ яат. Миатын тэр хойдол нэг бүртгэлээ шүү. Ер нь олон эмэгтэй хүн байгаа газар хамгийн гэтээ энэ зарим гайхаад тахгүй би ер нь тэгэж зөндөө явжсэн юм аа жоохон бахтай. Энэ дээр юм саа тавьсан шүү дээ. Гэлээ. Шинэ жил юм чинь саагүй шинэ жил гэж юу гэдэг. Биш ээ. Над дээр тавихгүй мүү гэж асууж байгаа байхгүй. Тэг тод бодлаа гэд мэдгүй би өстэй ойлгоогүй. Тэрстэй миний хар нэр 10 жил байсан бас 10 жил басны бас үнэхээр хар бараан дурсан байсан шүү. Ер нь тэр бас миний анхны бүгд сүүлийн тийм том фейл. Тийм үү. Би ихтэй фейл гаргаж л байсан л та зөндөө хүмүүст элдв мэлдвэр хэлүүлж л байсан л та. Гэтэ тэр бол аюу олуулаа байсан болохоор ч юм уу мэдгүй амар тийм дараа нь тэд нар болохоор өмнөх фейлдүүд нь дандаа нэг ганцхан хүмүүн дээр гаргасан. Тэгээ тэр хүндийг учир олгож гайгүй штэ. Ганцаараа байгаа хүн дээр олуулаа байгаа тэр фракц хүмүүс тэр ингэж фейл гарангууд л бүр ёо. Уйлмар хоёлаа бараг үйлсэн тий. Тэр өдөр. Би чамтай нэг удааг байсан болохоор нэг ууралж чадаагүй. Одоо яг чамайг нэг тийм газар руу дагуулвал яадаг хар гайвэ. Чи юу дагуулаа явж байгаа юм? Би ахиж чамтай ингэж юм хамтрахгүй гэдэг. Мөнгө чухал юм уу аа бараг. Хитэн төрийг өгтлөө ч гэсэн бас чи хитэн цаасны талаа нам ийм газар л энэ. Чи болоо тэгээ сүйдэр болчихсон зүг. Ер нь бараг болчихлоо. Тэгээд хамраа юу лээ? Юу язар өнгөлөгч тэрийг нүдний хараас явуучих. За. Ер нь өнгө нэмэх юмудаа нүднийхээ өнгө хэр тод байна гэдгээс хамаарч байгаа. Тэгээ одоо хөмсгөл орох юм. Хөмсгөл орчлоо. Оохоо. За нэг шот авчих. За сүйдэр Нөө ихнийх дээр пупа гэсэн. Энэ минийх хинж нэх. Нөгөөд чи бүр ордоо тавьчих. Дараа нь хийгээд ам. Тухайл юу шатаа солиод. Энийг би яг өөртөө ашиглаж үзээгүй. Энийг хөмсгөө буцчаа сүүл нь босгож гинэ. Босгочхоор дээр нь юм гарч ийн гэл гарч ийн. Хөө энэ чинь амар хүм болгоно. Надад байхгүй ч. Амар удаан хэрэглэн зүй. За тэгээ гоё асуулт чи энэ одоо тэгээ одоо энэ миний амьдралтай хүмүүс хамгийн эмгтээлэг цамц. Тэгээ энэ цамц өмсчөр цаанаас нь ингээд идэм мөр хавчаад ч тэр юм уу. Ингээд. Нэг айгу маягтай. Маягтай. Бас үзег мүү? Үзээ. Яа, баярлалаа. Яа. Зурч маарт нү яахан юу байгаа юм бэ? Би тэг хөмсгний харандаа авчирсан л таас нү нарийн гаралттай. Бодит амьдрал дээр шал өөр үз. Тийм амар охинлог гэж боддог. Хайлт ярахаар юм. Ваа. Гоё. Наач дээрс гоё юм гоё саан яг гоё харагдчих. Яг юм
Намстран наруулгаа. Тэгтээ камерт жоохон амар зэвхэр харагдчих. Зэвхий өтөө. Яг толондоо алаадах юм. Гоё яа. Нүрэ бодож яад ингэдэ хотод зөвлөж юу хэлэх вэ? Ингээд нүрээ будаад айтаахуц өмсөд үйлчлэгээний газар орох нэг ондоо. Нүрээ будахгүй үйлчлэгээний газар нэг. Гэтэ хүнд таалахгүй гэж доор бичигч гисэн ондоо байдаг штэ. Үгүй би шал өөр утгаараа. Ямар утгаараа асууж байгаа. Одоо хотод Будаж яа гэм байглаараа хөөрхөн гэдэг өмсөн. Уртлаг штэ. Уртлаг болчихсон. Тийм штэ. Урдаараа зүгээр хасагдсан юм байна. Би одоо хүмүүс рүү орж байна. Уугачдаг. Чамаг хүнсгөө дуусаа плаш руу орохоор уудаг юм гэж бас бодоол. Хамт толгой шүү дээ. Уугаар хил рүү ч ордог уу, хөл рүү ч ордог уу? Хил рүү ордог. Шууд хил рүү ордог. Хөл рүү ордог ерөөсөө. Энэ бүр босоо Монгол заяа. Чек босоо Монгол гэсэн. Би нэг ерөөсөө найддаг зөө. Хил рүү бол зүгээр л хил бүрэн хідвэл Утсан. чи бол хөл рүү. Тийм байсан мэл. Чи бол яалчгүй хөл рүү юм билээ. Гумхаал явдаг. Өндөр юмнураа. Гү юу ярьж байгаа? Энэ надаас зөрөөд ээжээс хажууд станаар амар өгөлцсөн. Арай маягтай. Одоо боростой охтууд тэгэл заавал юм бор маскагаар Тэр нэг гоё жимби хүмүүстэй маскарагаар болвол маскарадаа л явчихад аюу цэвэр харагд. ер нь бол тийм тий. Будаж чадахгүй бол ер нь халтар будснаас будаагүй дээр л гэж боддог. Ер нь Одоо ингээд заяаг ингээд 10 жилдээ оюутан байхдаа ямар хүн байсан бэ гэж би төсөөлнө штэ. Тэнгүү чи надаа ерөөс хичээлдээ сайн санагддаггүй заяа. за Тэг нэг юм зааланд л явчихдаг нэг юм нэг октод байдаг та. аа Тийм. Тэгэд нэг дөрөлийн найзалтай би бол ихтэй багш нар ерөөсөө тэгж амар сүртэй загнуулж мануулж хичээлээ хиймээ даалгаврыг бүгдийг л хийдэг. хичээл амар тасалтай байсан гэж бодчих. Үгүй тасалдгүй байсан. Ямар сони. Нэг тасалдгүй зөө. Угаасаа маа дөрөлийн нийлдэг байхад нэг нь ангийн дараа. Нэг нь бүр сургуулийн 8-1 онд сурдаг. Баг ингээд Сүхбаатар дүүргийн баг 8-1 зөө. Бүх ойлын бод юм дөрвөлдөг. Тэгээ нөгөө тийм хараа ариун цэвийн дараа зөө. Тэгээ нөгөө тийм би зөө. Ингээд бид дөрөв. Бид тэгвэл ангийн нартай хамсаадаг зөө. Тэгэн гол ингээд бид бол урлаг спортоор бид дөрвөлээ сакс тоглоно, волейбол тоглоно, дөрвөлээ хичээлтэй жигэд одоо бусдаа одоо тэр дөрвөлтөг найзалт юм уу? Одоо л дөрвөлнтэй найзлгаа. Чирс 5 тань уу? 5. Урлаг уран сайхан спорт дээр болохоор би нөгөө хэдтэйгаа Тийм хаа чир. аа явчихна. Тийм бол бусад юмнуудаар тэр явчихна. Өстой тийм бах шүү. Шалгалт малгалт юм уу тэр энийг тэгдэж үгээл нөгөө хэд минь заам бол би ч гайгүй нөгөө талхаасаа тийм болохоор юм хурдан сурчдаг. Муу юм аа хурдан сургана. Тэгэл хөрхөн аваа явчихдаг гэсэн. Нэг хичээл Чи миний 10 жилиг яаж төсөөлж юм тэгвэл? чи надад энийг хэлчихсэн тий. Танхаа гэсэн юм. За арай. Тэгсэн шүү дээ. Амар танхаад нөгөө тамгуудтайгаа л хүүхдүүд баг ингээ юу лээ. Нөгөө нэг мин гарлтай хардаг тийм нөгөө хөхтүүд шиг л баг. Хүмүүн дэрлэхтэй аливаа нэг дүүчээ баг наашир маашир. За арайч тэгж доод ангийнхнаа бол 50% гүйлгэж байгаагүй. 50 гүйлгийн цааш юм тий. Тэр юм жаа нэг мин гэрл гэсэн гэж хэлсэн чад. Гэхдээ зүгээр нэгээд би дургуул манай найзууд дургуул болчихдог гэж аюу дуугаа байсан. Гэтэ энэ нөгөө нэг юу шиг нөгөө нэг дүлхүүний тэр ярьслах шиг болж байгаа нөгөө бажи ялц дээр орчихсон шүү дээ. Тэгээ дургуй хөхтө сургуулиас нь хөөж мөнгө гаргаж болчихдог гэж суусаас гэдэг зүйл шүү. Би нөгөө ангийнхан доод ангийнхантай ерөөсөө нийлэхгүй дандаа дээш нийлдэг ус. Тийм. Би дөрөв яг фрактал нийлээл тэгэл нэг ч хүн муулдгүй дөрвөлээл хоорондоо юм яриад ер нь дөрвөн биндээ аюу амин. Тэгвэл манай нөгөө 3 дугаар салганы ард судаг дөрөв охин шиг. Тэгсэн дөрвөлээ ингээ юм ундаа сайн. Тэгснэ ангийнхантай бүгдтэй ингээ бүгдтэй юм илдэг зү. Тэгээ ангийнхантай бол 12 хохны өрөө бид нөө зодоо ихэд 9-9-ийнхнараа энэ хохны өр чинь бид нар байхгүй гингүүтээ одоо тэр нэг фэйсбүүкээр явж ирсэн одоо тренд байранд он зодтолж байгаа 10 жилийн бацаануудын нэг тренд бичлэг байдаг. Тэд нар бид нар байхгүй юу? 10 дулхны KSET гэж явж ирсэн 31-ийн Орс 3-ын бүх mix тэр нэг Сүхбаатар дөрвийн бүх сургуулийнхантай зодтолсон. Тэгээ бид нар бол тэр үед KSET гэж зодоо хийцээхгүй юу? Тэгмүүдээ зодолтод дууссанаа KSET орсон. Тий. Би 9 хүртлээ бол үнэхээр онцордог охин байсан. За. Тэгээд тэгсэн чинь надаас онц соронгоот нь бүлэдээд за найзууд тэг манай бусад нийлдэг ус охтууд яагаад дургуулсан мэдгүй ингээд артлын ногоон хөл бөмбөгийн талбай дээр дуудангуудаа тэр үед яг ч юм зодтолхгүй гэж зодтолцсон шүү дээ. намайг бас яг тийжсэн нэг юм шин сургуульд шилжсэн чинь яг тэр авийн нэг сакс максны гайгүй тоглолцсон мадсан чинь сакс тоглолтыг нэг охин ангируу шат орж ирсэн. Өдөр шилжирчээс охин
Наша гараад ирэх гэж надад. Би бүр яа шок. Би арай шууд хийж байгаа. Тэгэл гэлтэж. Тэгээд тэр охины ингээд чи тэгэхээр яг тиймэрхүү бүлэд юм. Би бүр бүлэд үлжсэн. За манай найзууд дуудсан углаад эхэлж штэ. Тэгээд сандал дээр цавуу наагаад тэр охин суугаад тэгээд тэгсэн чи тэр нь манай Монголын амар ууртай багш хамаатан нээж тараад тэр багшид бүр гүтлээ загнуулсан за. Тэгсэн чи тэр охин тэгээд уйлж муулаад бөө юм болж байгаа шилжээ явцсан заяа хөөх юм та. Тэг шилжээ явсан чинь нөгөө хуучин 45-ын үрж ирснээ яагаад ингэж шилжээж явсан найз ингэ дээрлэхэд байна гэж бид нар энэ одоогийн одоо нөгөө 45 дугаар фантами ажиглалыг заахс дээр бөөндөө уулзцаагаад заяа. За. Тэгс чи тэр охин ингэ брэт тэгсэн. Тэг нүдэн шилжиж явсан охин ч нөө. Үгүй ангийнх нь охин. За. Тэгээ тэр охин ингээ брэтгэхтэй ингээд эргүүлж гарч ирээд тэгээ бид нар бол тэр үед ингээд за айгаад молидо гэсэн бодол биднэрт байхгүй штэ. За шаалцсан. Одоо өөр арга байхгүй шаалцсан. Энийг бол хүн сонсол байна. Тийм. Энийг бол хүн сонсол шууд өөр хайж. Гэтэ манай сургууль ууг нь төвийн сургууль штэ бас хөөрхөн ч одоо цирк яаж хүүхдийн зумууд байж ийж заяа. Бидний дээшээ нэг 4 дээшээ илүү 5 дээшээ заяа. Ингээд нэг охины 0-д ороод зодож байгаа байхгүй юу. Тэснэ ингээд 0-д орч зодонгуудаа өөрийнх нь. Тэг бид нэр тэрийг харж пүү ямар амар хэцүү юм гэж харж байсан. Юм уу юм. Харин тэг одоо би бодоход бүр манай хүүхдээ тэгвэл би лав тэр өхний өгчөд Хөөе наач ямар амар юм. Биднээс 4 дэш илүү 5 дэш. Гэтэ тийм уухай ихнэр бол байсан л да. Минь би бол зөндөө хуцаа хулгайлуулсан. Хөө тийм үү. За 10 жил жоох. Би чамайг түглээд 3 арч авсан минь sorry. Эсрэг өнгөсөн байна хаяа. Би ер нь одоо ер нь намайг хүмүүс ч гэсэн амар тэгдэг амар нам суудсан. Даруухан болцсон гэдэг. Тэг ингээд хүн хураагаад зураад ер нь бол жоохон терминээ тавиад гайгүй болчлоо. Одоо нүднийхаа дээр би жоохон саа тавьчих. Харъя. Даад харж орсон юм чи? Даах зэн зорсон юм. Би ингээ ажил дээр ингээ уурлаа суудсан зөө гэсэн чи за яваач ихтэй 2 жил баянтай ороод ирдэг чинь. Яасан гинэ гэ баг цайны цаг өндөр гэ. Гэтэ би хойлоо өндөр амар тийм эмгтээлэг бодолтой байгаа юм шүү дээ. Угаас байгаа хацар өнгөлөгчний юм байгаа тийм чи өөр арга байхгүй гээ. Чи уусаа нөгөө нэг ягаан цам цамцсан болохоор улаан л та над. Тийм хүрэн Ягаан гэж авч. Sorry. Жохоо алчглаа өөрчлөөрөө бэб. Та Тэгтээ хичээлдээ явдаг оюут юм байсан. Оюутан болоод. Үгүй. Явдаг оюут. Тэгээ яж би ч короны үеийн төгсөлч штэ. Би бас яг короны үеийн төгсөлч штэ. Тэгээ тэгсэн чи ингэсэн заяа. Би ингээ хичээлдээ явахгүй байж ужаад бид нэр хичээлдээ очиж за чиг л ярьдаг. хичээлдээ очиж штэ. Манай багш нь за совта морилвөө гэдэг. Ер нь их дураараа оюут юмс. Ингээд хичээлээ хийхгүй ч гэсэн дүнгээ гаргаж чаддаг. Мэдв. Яг хичээлдээ вэ гэсэн чи жирэмсэн болсон. Тэгэл төгссөн юм. Тийм, тэгээд төгссөн. Тэгээ би зарим нь би л угаасаа ааштай гэдэг хүмүүстэй амар дургу. Би угаасаа ааштай юм чинь. Тийм. Би угаасаа л ааштай юм чи яах юм. Миний ингээд сэтгэлэн цагаан үг нь хармаар гэдэг төрлийн хүмүүстэй амар дургу. Хүнд ингээ муухай гэлдэг хүмүүс. Сэтгэл цагаан үг нь хараа. Тийм үгүй тийм үү. Би нас яагаад удаа сонсч. Үгүй нэг тийм утгатай лахгүй да. Тийм утгатай үг. Одоо ингээд би ингээд цайлгаа. За. Гэдэг миний үг ингээд төрүүлээ харчдаг. Тэгээ би тэрийг ингээ удаан боддгоо гэдэг төрлийн хүмүүс. Тийм үнтэй таарч байгаа юм. Нөө юм бодохгүй хэлцдээ шүү. Яна уучлаарай гэдэг үү. Яас юм бодохгүй хэлчихье гэж заад нэг юм амар новшин хотгоны үг гэдэг юм надад цацчихдаг хүмүүс тийм би тийм хүмүүстэй бодохгүй. Яна хаяада би тийм. Чи яар тийм байхгүй. Харин тийм. Тэгээ тэний нэг имзэлдэг шүү. Хүмүүс үү? Гэхдээ юм чи өөрөө чи яар. Би юу надад хайлаад арай цаана. Эхлээ сурмаас нь авч чинь үү? Үгүй эхлээ контракт. Тийм контракт. Тэрнийхээ доотлын бүглээс үндэ бүглэлцэн юм. Бүглэг үү? Ер нь нөгөө нэг доотлын нөгөө нэг ноут эсгүүдийн юм бол бүглдэг бүглэх ёстой байдаг юм л. Ямар ч үед тий? Тийм. Тэгээ бүр тослогддог нүд бол хүнтэй модоор арчиж байгаа бүглэж өрөө. Тэг хүнтэй модоор арчиж байгаа заавал бүглэнэ. Бүглэхтэй гэхдээ дандаа юм тослог юм бүтээгдэхүүн энэ тий тослог харандаа буудгүй тослог юм харандаа гэсэн. Наач буудгүй харандаа шүү дээ. Аа. Энэ би миний буудгүй болохоор яах вэ? Шууд жоо. Аялцсан. Аялцсан. Замл шууд. Cheers. 5. Ийм удаа явж байгаа юм уу? 6 юм 5 юм. 5 юм. Амар удаа явчихна тий. Тийм. 5 мөнгөтэй гэсэн үг шүү дээ. Нүдний харандаа орж байгаа юм тэгэхээр
Өглөө шүү. Энд ихтэй үс тэнэг контр шүү. Ойл. Зүгээртэй бичээртэй ч үү дээ. Чадхал өстой. Анги сэтгэлээс игийг өнөд. Бат. Би нэг тийм бичлэгээс ахгүй юу. Нүд тэрнийхэн тайлбарыг би магадгүй буруу бичсэн байж магадгүй зөө. Нэг нь одоо нөгөө бүтэн контур тавих нүдийг арай нэг бүлцэн харагдуулдаг. Нөгөөх нь болохоор яг давхрааг ингэж давхраатайг ингэж толхрааг нь том харагдуулдаг гэсэн утгатай юм бичсэн байхгүй юу. За. Тэс чинь нөгөө бүтэн контур зурж байгаа нь мэдээж нүдэндээ бүр бүтэн харам гэвч байгаа учраас тэр нүд ингээд бичлэгэн дээр ингээд том гарцсан заяа. Гэтэ харваас ингээд яг мэрэгжлийн нүдээр харахад нэг нь бүр бүбэлцэн нэг юм том хар зүгээр л юм том нүд байгаа байхгүй. Нөгөөх нь харыг давхраа ингэж хараад арай зэгцтэй урт нүд харагдаад байгаа шүү дээ. Тэсэн чи доор нь юу яар да нөгөөх нь л том нүдтэй. Нөгөөх нь л том харагдчихжээ шүү дээ. Бүл төсөрцөн явчихсан би бурааш. Тэрхний бол тэгээд өнгөрсөн юм байна. 10 жил болж байгаа юм. За оюутан хотод жилдээ суудаг байсан. Компьютертэй суудаг байсан. Эхний 1 жил бол тасалдгүй амар сайн суусан. Яагаад гэвэл эхний 1 жилийн хичээлүүд нь амар тийм сонирхолтой байсан. Амар гоё байсан болохоор дандаа зураг зурдаг. Тэгээд зургийн дундуур тийм ваа ядлаа. Гоё. Контр хоёр амар хүлээ санагдаж штэ. Тэгвэл хамгийн анх контр бүтээжсэн контрыг чи хүртэл зурдаг байсан бол яах вэ? Тэнийг яриад штэ. Тэгээ анхнаасаа бүгд ингэ чи хүртлээ контртой ингээд энэ контр биш. Тэгвэл дассан байгаа штэ. Тий. Юу нь бол бүгд дассан байгаа. Тэгээ ямар ухаантай нэг ингэж зохиосон юм аа гэсэн юм аа. Би яг ингэ доод юм давхраагүй доод давхраа зурдаг байсан бол бас амар хэцүү санагдана. Надад доод давхраа сүүлийн үед л ер нь бүр яг хүн болгож байгаа тийм. Тэрнээс өмнө яг нөгөө тэрнээр ажилладаг. Гэтэ энэ хоёрын за ойрхон найзууд надад байдаг шүү дээ. Нүдний мэдээ амар том. Яг тийм тэнд бол доод давхраа бол хизээш нөгөө үгүй доод давхраа зогтгүй юм л угаасаа байдаг шүү дээ. Тэгээ дээрэс нь бас нөгөө энийг харахад амархан юм хийх хэцүү гэх юм уу. Яг нөгөө яг болтгүй гаргахад хэцүү. Ийм нэг юм унцсан зовх шиг хийхгүй байх арга нь бас чухал. За одоо сурмус наах уу? Би жоо өтгөний сурмус наахын өмнө би сурмусаа дэрүүлдэг байгаа. Би дэрүүлсэн. Хизээ. Харъя. Наа чи бууц. Дэрвээгөө. Дэрвээгөө бууц. Сурмус дээр наачаад ардаас нь бас харъя. Тэхөө. Яг ямар хөө харагдчих. Одоо өөр юу нэмхээр байна гэдэг. Тэ. Зураг тоо. Зураг. Энд гэхдээ ер нь бараг 6 7-г бараг 2 явцсан юм шиг л. Тэг би хоёул өтгөний. За тий энэ наач арай шүү. Ийм хоёр шигэр надад ийм сурмус байна. Өтгөний илүү гоё харагдав. Ялангуяа жижигэн давхраад хүмүүс дээр. Дутуу давхраа юм уу? Тий одоо цаанаасаа 800 кт төрсэн давхраа гэдэг байгаа шүү дээ юм бол. Одоо бид нар энэ давхраа нэг юм уртаас өргөслээд юм аа шүү дээ. Энэ дутуу давхраа заяа. Яг нэг зайсан давхраач төв гэдэг гоё давхраа байдаг байхгүй. Зайсан гэж оюутан зайсан давхраа гэж оюутан. Оюулаагүй ч гэсэн тийм давхраатай хүмүүс байгаа шүү. Чи энэ хэдэн наснаас эхэлж ажил хийж эхэлсэн? Нэг 10 19 гэсэн бэлээ. Одоо тэгтээ хүүхдүүдээс хүрхэн 18 19 хүүхдүүд хүрхэн яадаг болт те ажил мэжил хийгээс юм юуд ажиллаад хүрхэн ингээд өөрийнхөө цагийн хоолны мөнгө зөнгөө олдог болт те. Тийм. Би болохоор эсэргээр заяа. За 18 19 биш юм байна. 16 дээр. Пүү би ч миний нөгөө өсчингийн диплом чинь өсчингийн диплом шиг нөгөө сертификат чинь 2015 онд авчихсан байхгүй юу? Тэгэхээр 10 жил өмнө. Тэгэхээр би 17 хийсэн байна. 17 юм байна. Тийм байна яг. 17-тойгоос ахвалаад ажил хийж эхэлсэн юм байна. Вау. Тэгэхээр яг одоо яг 10 жил болж байгаа ажил хийж эхлээд. Би болохоор заяа. Би яг эсэргээрээ бүр нэг юм аавын ирэх охин байсан хгүй юу? Одоо ч аав ирэх охин л та. Тэгээ аав ээж ирэх охин. Тэгээд юм яадаг заяа. Гөлхөө. Гэт цайны мөнгө өдөр болгоо хийж аваас авдаг заяа. Тэгээ заримдаа ингээд 7 хоногоор нь аваад тэрийг нэг өдөр дүүрч мөрдөг. Аав ингээд өдөр болгоо надаа оюутан болоод төгсөг курс хүртэл надаа өдөр болгоо цайны мөнгө өгдөг гэсэн заа. Тэр нь жоо харамсдаг л та одоо бодоход би яа юм тэнэг байсан юм бол яахаа тий зүгээр шүү дээ. Бурхан цанаас нь үг гэж. Заавал бүх хүмүүс аав ээжээс мөнгө авахгүй байх хэрэгтэй гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тийм тий ер нь. Тийм шүү дээ. Өгөх харин юутай байсандаа харин талархах хэрэгтэй байхгүй юу?
Би тэгтээ одоо хүүхдэд өдрүүлгэн цайны мөнгө өгөхдөө баяртай гэнэ. Гэтэ аав юу надад байгаа мөнгө л зарцуулдаг байсан л та. Тэгээ тэр нь хангалтгүй санагддаг надад л. Яа, над дээр ингэ сормоос наас наагагүй бүр амар ялгадаг. Бүгдээр нь л ялгаатай найз. Миний найзынууд ганцаараа болцсон биш ээ. Тэгтээ заяа ингэ турхаа шууд давхраа нь ороод ирдэг за. Жохон бондонгоо шууд зөвхөн ороод ирдэг. Юу хүнтэй юм бах тий. Огцон нүг жижиг хөлт байхгүй тархалахаар. Гэтэ хүний одоо ингээд хамгийн сүүлд таргалдаг юм нууг нь би ингээд одоо нөгөө гоё бүхс нүүр гэж боддог. Тэгсэн чинь чинийх яг эсрээр шууд ингээд нүүр царайлаа ингээд шууд юм нийлдлээ. 7. Дорцохын 7. Өдлийн 7. Чи яагаад Роналдогийн 7? Роналдо Кристиан Роналдо. Өөр 7-д юу гэдэг вэ? Өөр 7 мэдгүй нэ. Шанах 7. Хүү. Дидэлтэй амар инээд төрөх хаа. Ирүүлээ сайхан ингээд хоёр нэг 7 дахь гэсэн чи ямар ч ярвалтгүй ууж бацаа. Ихэндээ хүү хаа. Харин чи яг нэр өглөө чи яваснаа маргааш амар цэрчдэг тий. Амар цэрчдэг нь юу ч чадчих. Тэгснэ шууд ингээд ажлын хиймэр санагдсан ингээд ажил хийгээ явчих. Тэр нэгтэй амар сан хүний онцлол. Тэг ингээд өдөөс хойшоо ингээд оройхондоо бүр ингээд мяараал гэртээ орж ирэл шууд намууддаг л та ихтэй. Эсрэгээр өглөөгөр бол зүгээр. Өглөө харин хүмүүс ингээ унтаад яваасны маргааш унтаад тийбэрээс ойлгохгүй. Би унтчихэж ямардаг. Миний ингээ зүрх ингээ дэлсэж. Маргааш өглөө. Тийм. Би болохоор унтчихлаа. Яа тэгвэл угаасаа уухаараа өөрийн 4 өөрийн 2 3 шөнийн 2 3 хүртэл уух учраас тэр нойр дутуугаа шүү дээ. Миний биологийн цаг зөрчлөгч. Өөрчлөгдөд. Тэргээ би нөхөж буцаад нойроо авахгүй л болол миний ядаргаа гарахгүй. Sorry. Чана. Одоо ингэ би уг энэ влогийг би бүр аим хөвгөлтэй голоо үзэж гоёлоо бүр дадаж анаа хаа гэх юм бол сүүл рүү амьдрал яриад дуслаа. Ерөөсөө амьдрал эцэстэй дэрэг гарт орсон багс гэж байдаг те. Чам тэгдэг. Би жишээлбэл контент миний контентын багс хөмсгний багс тэний багс яг миний гарт орсон заяа. Энэ миний гарт орсон тэний багс. Уусгал хамгийн нүн суур тавьдаг багс. Уусгалдаг. Бас энэ дээр ер нь яг ийм цамцсан дээр бол гоо чанд амар тийм зохих би нэг уруулын класс байгаа чинь. Окей. За. Би яд ил чиний уруулны будагнуудыг мэдхгүй байна. Тэгээд дээрс нь гаралтын нас. Тий энэ LED оруулалт гэсэн. Яг fixer юу гэж урдгаа. Энэ үү? Саатай юу? Yes. Би энэ clip gloss гэж бичсэн шүү дээ. Чи яагаад надад энэ зохино гэж бодож байгаа? Учир нь улаан цамцсан дээр чинь улаан уруулын будаг би бодохгүй гэдгийг мэдж байгаа учраас. Баярлалаа. Тэг охин гэсэн. Гэтэ одоо би санаасаа наагаад дуусчлаа. Окей. Яа энэ харандаа нэг нь 95,000 байдаг нас ой. Тийш тэнэ заа. 80,000 шүү дээ нас 95. Би 95 орсон. Ханаас? Ягаар 95 бол? Гендерсийн 2 давхраас. Гендерсийн 2 давхраас. Нэрийг мөрцөчлээ. Нөгөө нэг юу надлж нөгөө enjoy beauty. Enjoy. Enjoy шүү дээ. Enjoy ч хамгийн хямдхан оруулж идэх нь шүү дээ. Харин тэ 90 орсон бэж. Ямар сони. Сая юу л цэвэрлэмэр байгаа байхгүй юу? Гэтэ сармас наашаа бүр өмнө cute болчихно тэ хараад байна. Би уруулаа хүрэлж л та байж л та. Вау тийм. Жилдээ шүү дээ. Ой хаашаа. Ямар хаашаа энэ подкаст надад таалагдахгүй. Би энэ нэвтрүүлэгч үзэхгүй яа. Дахиад хоёр л байгаа. 9 юм уу? 8 баха тийм. Яг нэг балгал гэхгүй байхгүй. Ганцхан ширхэг өргөлөөнөр бүтэн шилээр уучдаг юм. Аха. Яг нэг юм бүх юм дээр цохор өнгө. Бүх яган бодлон дээр ч бор бодлон дээр ч цохор. Тэсний гол нь саатай. Тэсний мэт. Оо тийм. Мэт. Хаагахгүй мэт бодолтын ор юм чи. Гэтэ жоохон хаагарна л та. Жоо удаан. Ир бүтээхгүй байх. Бурхан цамс
энэхүү хэрэгтэй юм байвал хүлээж аваад хэрэггүй юм байвал тэгээ алгасаа дараагийн бичлэгийг үзчихээрэй. Тэгээд хоёрын бичлэгээ хоорондоо бүр инээс навшин яриа би мэдэж байгаа шүү. Анаас инээс амар дөртөд яриа би хоёр мэдж байгаа. Азар бит хоёр би бүр октод яриг мэдээд байна. Сонсогдоод байна гэж. Тэрэндээ яасан сонсогдоод байна. Муухайлтаа гэхдээ явах тийм хүн болгон тийм биш шүү дээ. Тэг ингээ найзуудтай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай. Түр баяртай. За